Өнөөдөр Чингис хаан үндэсний музейд бүгд найрамдах ардчлан Солонгос ард улсын эдийн засгийн хөгжлийн бодлого 1990-с 2010 онд тухайн үеийн Монгол улс бүгд найрамдах ардчлан Солонгос ард улсын харилцаа ба цаашдын төлөв сэдвт хилцүүлэг боллоо. Монгол бүгд найрамдах ардчлан Солонгос ард улстай 1948 оны 10 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон. Бүгд найрамдах ардчлан Солонгос ард улсын эдийн засаг 1990-с 1993 оны хооронд бууралттай байсан. Харин 1999 оноос сэргэж 2000 онд нийт 2600 аж ахуй нэгжүүд жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлж, аж үйлдвэрлэлийн нийт хэмжээ өмнөх оноос 1.1 дахин өсжээ. 2000 оны дунд үеэс гадаадд ажиллах хүч гаргах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж эхэлсэн төвхтэй. Хоёр улсын харилцаа бол та бүхэн мэдж байгаа уламжлалт харилцаа харилцаатай. Тэгээ 1948-аас хойш бол дипломат харилцаа төссөн. Тэгэхээр 70 гаруй жилийн хугацаанд хоёр улсын эдийн засаг улс төрийн харилцаа. Тэгэхээр энэ түүхэн харилцааг бас нэгдүгürt нь авч үзэх хэрэгтэй юм шиг байна. Зөвхөн өнөөдрийн харилцаанаас гадна. Тийм. Тэгээд энэ өнөөдрийн арга хэмжээний жишээл бол элчин сайд Ломгоо оролцож байна. Тухайн үед дипломат ажиллагаа явуулж байсан хүмүүс манууд тухайн хоёр улсын харилцааны түүх болон нарт харцсан зурсан эдийн засгийн хөгжлийн бодлогын онцлогуудаас гэж тайлбарлаж өгч байгаа нь бас ялангуяа залуучуудаа хэрэгтэй болов. Тэгэхээр өнөөгийн харилцаа гэхээс бол бас бид нар ер нь хоёр улсын харилцааны түүхийг бас нэгдүгürt судалж харж явах хэрэгтэй юм шиг байна. Тийм. Тэгжээж бид нар одоо өнөөгийн нөхцөл байдлыг одоо дүнж харах нас зүйтэй юм болов. Тэгээд ер нь бол би зүгээр судлаа шүү дахин хэлэхэд энэ бүгд найрамд харцсан Солонгос ард судлал гэдэг бол ерөнхийдөө манай жоохон тийм судлаа бас сайн хийгдэг гэсэн зүгээр би өөрийн бодлоготой байдаг. Тийм. Тэгэхээр энийг бас ингээд судалгааны бие даасан байгууллагын хувьд бол ингээд судалж байгаа өнөөдрийн арга хэмжээний гол зорилго юм аа. 1996 онд Монгол Улсын их хурлд Монгол бүгд найрамдах ардчлан Солонгос ард улсын парламентын бүлэг байгуулагдсан. 2004 онд Монгол Улсын ерөнхийлөгч Багванд, 2013 онд Монгол Улсын ерөнхийлөгч Элбэгд орж бүгд найрамдах ардчлан Солонгос ард улсад. 2007 онд бүгд найрамдах ардчлан Солонгос ард улсын ардын дэд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам Монгол улсад аль биесний ажиллал хийж байсан. 2007 онд хоёр орны засгийн газрын хооронд ажиллах хүч солилцох тухай хилцээр байгуулж бүгд найрамдах ардчлан Солонгос ард улсын барилгачид манай улсын бүтээн байгуулалтанд гар бие оролцсон юм. 1990-с 2010 оны хооронд бол Монгол бүгд найрамдах ардчлан Солонгос ард улсын харилцааны хэд одоо оргил үе байсан гэж ингэж хэлж болох юм. Хоёр орны хоорондын энэ уламжлалт харилцаа ялангуяа улс төрийн харилцаа, соёлын боловсролын харилцаа бол хэвийн явагдаж байна. Бүгд найрамдах ардчлан Солонгос ард бол үйлдвэр хөдөө аж ахуйн орон. За хөдөө аж ахуйтай бол одоо газар тариалан одоо гол нэр хэлдэг. Цагаан будаа, өр тариа, үндэсний ногоо гэд 2000 оноос эхлээд бол жилбүр байгалийн амшиг давтчихгүй хүчин зүйлээс болоод газар тариалан доголдох явдал байсан. Харин сүүлийн үед бол цагаагаар энэ байдал мөн Солонгосын ард түмний одоо ажилсаг хөдөлгөөг ерөнхий сэтгэлийн ачаар одоо хөдөө аж ахуй ялангуяа газар тариалан өр тарианы одоо орхицуудаа сайжирч байгаа. Мөн бүгд найрамдах ардчлан Солонгос ард улсын удирдагч Ким Ир Сен Монголд 1956 болон 1988 онд 2 удаа айлчилж байсан. 1956 онд бүгд найрамдах Монгол ард улсын удирдагч Юмжаагийн Цэдэнбалд, 1986 онд Монгол улсын нам төрийн удирдагч Батмүх бүгд найрамдах ардчлан Солонгос ард улсад айлчилсан төвхтэй. 1950-ад оноос хоёр орон оюутан солилцоог эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар бүгд найрамдах ардчлан Солонгос ард улсад 40 гаруй оюутнууд суралцсан төгсжээ.